Таны шүлэг яагаад ийм ууртай вэ? Ууртай биш ээ. Үнэн дуугарч байгаа нь тэр нэ. Таныг яагаад аюултай гэж нэрлсэн юм бэ? Худал дэвтэйхэн хүмүүс үнэнд дургүй байдаг юм. Та айж байсан уу? Айж байсан. Гэхдээ айдсаа шүлэг болгож хөлж сурсан. Шоронд ороход шүлэг тань дууссан уу? Тэр газарт жинхэнэ эхэлсэн. Эрхчлөө гэж таны хувьд юу вэ? Ам ангайж үннээ хэлээд амьд үлдэхийг хэлнэ. Та нэр алдрыг хүсэж байсан уу? Үгүй. Үнэнээ л алдчихгүй байхыг хүссэн. Эх орон таны хувьд юу вэ? Магтаал биш. Шархтай ч гэсэн орхиж болдоггүй газар. Яруу найрагч хүнд хамгийн домтой айсан юу вэ? Нэгдүгээрт айдас. Хоёрдугаарт дуугүй байдал. Шүлэг бичихгүй амьдрч болох уу? Зарим нь амьдрна. Би бол өхнө. Чойномгой. Яруу найраг гэдэг гоё үгүй эсвэл цусаар бичсэн хэрэг үү? Гоё үг бол номонд үлддэг. Харин цусаар бичигдсэн нь хүний дотор үлддэг. Өнөөдрийн залууст юу хэлэх вэ? Дуугүй байвал амьд үлдэнэ. Дуугарвал хүн болно. Та яагаад хизээч эвлэрч сураагүй юм бэ? Эвлэрсэн хүн амьд үлддэг. Би амьд үлдэхөөс илүү үнэн үлдэхийг хүссэн. Чиний хийж байгаа урлагч нь чамайг аварч байна уу? Эсвэл чиний эсрэг зогсож байна уу? Зарим өдөр аварна. Зарим өдөр алга шахна. Гэхдээ хоёуланд нь би дуртай. Өнөөдрийн нийгмийг та нэг үгээр тодорхойлбол дуугарвал ялтай. Дуугарахгүй бол үхтэлтэй. Чимээгүй олны зах. Манай подкастын ивент тэтгэгч TTI жочдуудал танд Монголын ард түмний өмнөөс энэ загтал болон тагтааг бэлгэлж байна. Загтал дээр юу гэж бичсэнийг уншия. Уучлаарай.